Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргэж байна. Ингээд Монголын шүүгчдийн холбооноос эрхлэн явуулдаг ярьж байгаа хууль нэртэй ээлжид цоврал нэвтрүүлэг маань ийхүү хэлж байна. Ингээд манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочин шүүгчээр захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч Хонихүү маань өргөдөө оролцож байгаа юм байна. Сайн байна уу? Сайн байна уу? Ноостын Хонихүү 2000 онд түшээ хууль эдийн засгийн дэд сургуулийг хуульч эдийн засагч, 2012 онд удирдлагын академиг төрийн удирдлагын менежер, 2009-оос 2012 онд LLM бүгд найрамдах Солонгос улсын Сөүлийн үндэсний их сургуулийг Master of Laws зэрэгтээ төгссөн. 1991-ээс 1993 онд Говьалтай аймгийн шүүхүүд нарийн бичгийн дарга шүүгчийн туслах, 2000-аас 2004 онд нэгдсэн үндэсний байгууллага хууль зүйн дотоод хэргийн яамны хамтран хэрэгжүүлсэн хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр боловсруулах төслийн Говьалтай аймаг дахь зохицуулагч, нэгдсэн үндэсний байгууллагын сайн дурын ажилтан, хүний эрхийн үндэсний комиссийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, 2001-ээс 2004 онд өмгөөлөгч нотариатч, 2004-өөс 2008 онд Говьалтай аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2012-оос 2014 онд үндсэн хуулийн цэцгийн тамгын газрын шинжээч, гишүүний туслах, 2014 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчээр ажиллаж байна. За, энэ сайхан өдрийн мэндийг хүргье. За, тэгээд миний би өнөөдөр шүүгчдийн холбооны урилгаар энэхүү нэвтрүүлгийн одоо өөртөө чи ярилцах эрхэм хүндэт бас зочин ард иргэдэгэ төлөөсөн зочноор оролцож байгаамаа. За, би бол одоо бас уран бүтээлийнхээ хажуугаар СТ их сургуульд багшилж байгаа уран чадварын хичээлийн багшаар бас ажилладаг. За, тэгээ хас орлон студ болон өөрийнхөө уран бүтээлийг бас давхар хийж байгаамаа. За, ингээд өөртөө чи ярилцах байгаадаа маш их баяртай байна. За, баярлалаа. За, захиргааны хэргийн шүүхийн хяналтын цар хүрээ гэсэн сэдвээр хоёлаа өнөөдөр ярилцах уу? За, тэгье. За, тэгэхээр надад яг энэ захиргааны хэрэг гэдэг яг энэ сэдв бол маш сонирхолтой санагдаад байгаа. За, тэгээд би одоо өөрийнхөө мэдэхгүй үзэгчтэйгээ давхар мэдлэг олгоё гэсэн яг энэ сэдвээр өөрөөс чи асуулт асууя гэж бодож байна. За, захиргааны шүүхийг шийдвэрлэдэг захиргааны хэрэг гэж ямар хэрэг байдаг юм бэ? За, тэгэхээр захиргааны шүүх гэдгийг ярихаас өмнө бол ер нь бол иргэний шүүх, эрүүгийн шүүх, захиргааны шүүх, захиргааны хэргийн шүүх гэж байгаа. Тэгэхээр хүмүүс бол ерөнхийдөө захиргааны шүүх гэд яриад хэвшчихсэн. Гэвч бол захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэдэг захиргааны хэргийн шүүх гэж ойлгох нь зүйтэй юм байгаа юм. За, тэгэхээр захиргааны хэргийн шүүх бол бусад шүүхээрээ шүүхээс одоо юугаараа ялгардаг вэ гэхээр иргэний шүүх бол иргэд хоорондын маргааныг шийдвэрлэж байгаа тийм ээ. Тэгэхээр захиргааны хэргийн шүүх бол захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагаатай холбоотой маргааныг хянан шийдвэрлэдэг. За, энэ дотроо захиргааны шийдвэр үйл ажиллагаа гэхээр юу орох вэ гэхээр жишээлбэл одоо захирамжилсан шийдвэр тогтоол тушаалууд байж болно. За, одоо ямар нэгэн акт захиргааны шийдвэр гаргахгүй байгаа эсвэл татгалзаад байгаа шийдвэр гэх мэтээр эдгээрийг бол нийтэн захиргааны акт гэж нэрлэдэг байгаа. За, дараагийнх нь болохоор захиргааны гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлэнэ. Нэг талд нь захиргаа байж нөгөө талд нь иргэн хуулийн этгээд байж байгаа юм захиргааны гэрээтэй холбоотой маргааныг. За, мөн захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргааныг шийдвэрлэдэг. Хэм хэмжээний акт гэдэг маань юу байдг вэ гэхээр улсын хэмжээнд юм уу эсвэл тодорхой нутаг дэвсгэр дээр дагаж мөрдөгдөх юм дүрм журмууд байж байгаа. Жишээлбэл одоо захиргааны дулааны үн тогтоосон юм дүрм журм байх хэмжээ жишээтэй нийслэл Улаанбаатар болон бусад аймагуудтай хамтарсан хэлбэрээр үйлчилдэг ийм хэм хэмжээний актын маргааныг бол мөн шийдвэрлэдэг. За, захиргааны хэргийн шүүхийн энэ хариуцагч нь дандаа төрийн захиргааны байгууллага байдгаараа захиргааны хэргийн шүүх гэж яриад байгаа. Захиргааны хүмүүс байдаг учраас тэгж хэлдэг. Төрийн захиргааны байгууллага албан тушаалт нэг талд нь байгаа тэдгээрийн шийдвэр үйл ажиллагааг хянаж байгаа гэдэг утгаараа захиргааны хэрэг маргааныг шийдвэрлэдэг шүүхээ гэж ойлгоход болно. Гол онцлог нь юу вэ ер нь? За, гол онцлог нь юу байх вэ гэхээр бол ерөнхийдөө бол иргэний шүүхээс ч юм уу одоо эрүүгийн шүүхээс юугаар ялгарх вэ гэхээр саяны хэлсэн энэ захиргааны байгууллага албан тушаалтны шийдвэр үйл ажиллагааг хяндаг. За, энэ үгээрээ болвол ялгаатай. За, мөн одоо захиргааны шүүхийн хамгийн гол одоо нэг онцлог бол нотлох баримт буюу одоо хэргийн үйл баримтыг өөрөө шүүх цуглуулах болцоотой байдаг.
Иргэний шүүхтэр бол иргэний шүүхтэр нэхэмжил гаргасан хоёр тал нэхэмжлэгч хариуцагч гэдэг. За жишээ нь одоо гэрээний маргаан байлагт гэрээний хоёр тал бол өөрсдөө баримтаа цуглуулж өгч байгаа шүү. Шүүх хүндлэнгийн байр суурьтай ингээд хараа сууж байгаа. За тэгвэл захиргааны хэрэгдэр бол захиргааны шүүх маань өөрөө бас хэргийн оролцогчд мэдээж нотлохоромж өөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нэхэмжлийнхаа үндслийг хариуцагч ягаад энэ нэхэмжлэг зөвшөөрөхгүй байгаа вэ гэдгийг энэ татгалзалтай холбоотой баримт нотлохоо тайлбар юмаа бол өгөх ёстой үүрэгтэй. За дээр нэмээд шүүх өөрөө бас нотлохоромжтой цуглуулах төрийн захиргааны байгууллагаар очиж үзлэг хийж болно. Шинжээж томилоод дүгнэлт гаргуулж болно. Гэрч асууж энэ асуудлыг шүүх өөрөө санаачлаад шүүх өөрөө санаачилж ингэж хийдгээрээ бас онцлогтой. За тэгэхээр энэ дээр нэмэт нэг зүйлийг хэлэхэд төрийн захиргааны байгууллага гэхээр ямар байгууллагууд байдгийг гэхээр одоо засгийн газрын харьяаны одоо агентлагууд байж болно. За ашигт малтмал, за мөн одоо татвар, гайл, төрийн албаны маргаан, за засаг дарга нарын бүх шатны засаг дарга нарын гаргаж байгаа шийдвэр үйл ажиллагаа, за сонгуулийн хороо гэх мэт ингээд төрийн захиргааны байгууллага албан тушаалтантай холбоотой гадагшаа чиглэсэн, захирамжилсан энэ шийдвэрүүдийг хяндаг. Тэгэхээр дотроо байгаа дотооддоо зохион байгуулалтын шинжтэй дотоод үйл ажиллагааг нь бас бол хянахгүй. За тэгвэл энэ хэвлэл мэдээллийн хэрэгслээр одоо энэ захиргааны янз бүрийн хэрэгүүд ингээд гараад яатсан байдаг штэ. Ер нь яваад байдаг тийм үү? Тэгэхээр энийг та нар өөрсдөө хэрэг үүсгээд шалгах боломжтой байдгүй. Энийг ер нь яаж шийдэх боломж байхгүй. Тэгэхээр захиргааны хэрэг гэдэг маань хэрхэн яаж үүсэх вэ гэхээр зөвхөн иргэн эсвэл хуулийн этгээд буюу нөгөө компани нөхөрл оршоо гэдэг хуулийн этгээдүүд эдгээр нэхэмжлэл гаргаснаар нэхэмжлэлээр зөвхөн үүснэ. Өргөдөл нэхэмжлэл гаргаснаар тэр нэхэмжлэлийг шүүх хүлээж аваад хянан шийдвэрлэх боломжтой юм байна гэд хэрэг үүсэх юм бол энэ асуудал хэрэг үүсээд цаашаа шалгагдаа шийдэгдэн. Түүнээс одоо аль нэг хэвлэл мэдээллийн байгууллагаар захиргааны байгууллага албан тушаалтан буруутай үйл ажиллагаа явуулаад байна ч гэдэг юм уу. Ийм асуудал яригдах юм бол тэрийг дураараа шүүх аваад тэр захиргааг дуудаж авчираад албан тушаалт дуудаж авчираа хэрэг үүсгэж шалгаж шийднэ гэсэн. Заавал өргөдөл, гомдол, өргөдөл нэхэмжлэл гарч иж өргөдөл буюу нэхэмжлэл гэж яриад. Нэхэмжлэл гарснаар тэр нэхэмжлэлийг хүлээж аваа шийдвэрлэх боломжтой болвол тэргээр одоо хэрэг үүсгэж шалгаж шийдвэрлэнэ л гэсэн. Тэр ч байтугай нэхэмжлэл дурддагдаагүй асуудлыг шүүх дүгнэлт гаргаж шийдэж болохгүй гэсэн хуулийн зохицуулт байгаа. За бас дотор нь заавал дурдсан жишээлбэл одоо төрийн албан агч төрийн албаас салгагдчихлаа гэж үзье. За ажлаас салгагдчихаа мэдээж ажлаас салсан шийдвэрийг зөвшөөрөхгүй тийм ээ. Тэгээд тэр хооронд буцаагаад эсвэл ажилдаа томилуулах асуудал байгаа. За цалин хөлсний асуудал байж байгаа. Энэ гурван асуудал байлаа гэж үзэхэд зөвхөн би ажлаас салсан шийдвэртэйгээ маргаж байна. Ажлаас салсан миний шийдвэрлэх хүчингү болгоод өгөөч гэх юм бол тэр хүрээж ядна. Нөгөө нэг буцааж ажилтан томилох нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, цалин хөлсний асуудыг шийдэхгүй байх нь шүү дээ. Тэгэхээр зөвхөн нэхэмжлэлд юу дурж гэнэ үү гэдгийг л шүүгчсээ анхаарах хэрэгтэй. Нэхэмжлэгч өөрөө бас би аль хүрээнд одоо шүүхээс шаардах юм, нэхэмжлэл гаргах юм бэ гэдгийг анхаарч аврал нэхэмжлэлээсээ бол хальж өөр явах дөрвөлгүй хальж асуудал руу орохгүй л гэсэн. За хэрэг үүсэх асуудлыг зөвхөн анхан шатны шүүх шийдвэрлэх үү эсвэл дээд шатны шүүхүүд хэрэг үүсэх үү ер нь шийдвэрлэх. За тэгэхээр ихэнх тохиолдолд анхан шатны шүүхтэр шийдвэрлэгдэн. За үүнийг ярихаас өмнө шүүхийн одоо энэ бүтцийг бол товчхон яриа. Тэгэхээр захиргааны шүүхийн тухайд бол 21 аймаг нийслэлд анхан шатны шүүх байгаа. Анхан шатны захиргааны хэргийн анхан шатны шүүх. За нийслэлд бол зөвхөн ганцхан шүүх байдаг. Иргэний шүүгч нь бол бүх дүүрэг дээр байгаа шүү дээ. Иргэн эрүүгийн шүүхүүд. Тэгэхээр үүгээрээ ялгаатай нийслэлийн хэмжээнд бол ганцхан шүүх байгаа. Нийслэлийн захиргааны иргэн шүүх гэдэг. За давзаалтгчдын шүүх бол бас иргэн эрүүдээр бол 21 аймагтай байж байгаа шүү дээ. Аймагтай давзаалтгчдын шүүх байгаа. Тэгвэл захиргааны хэргийн шүүхийн тухайд зөвхөн улсад ганцхан хэмжээний одоо миний ажилтг шүүх буюу захиргааны иргэн давзаалтгчдын шүүх бол бүх 21 аймаг нийслэлийнхаа анхан шатны шүүхийн шийдвэрийг авч хяндаг. За ингээд нийслэлийн ер нь бол анхан шатны шүүхтэр бол ихэнх нэхэмжлүүд ирээ тэнд хэрэг үүсгэхдээ шийднэ. За тэгэхээр хуульд бас тусгай журмаар шийдвэрлэх маргаан гэж байгаа. Энэ нь давзаалтах шатны шүүх бол анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг давжцаалдах журмаар одоо гаргасан гомдлыг хянахаас гадна бусад тодорхой асуудлуудыг бол анхан шатны журмаар шийдвэрлэдэг. За энд бол улсын хэмжээний буюу 2 болон түүнээс дээш нутаг дэвсгэрт үйлчилж байгаа түрүүний хэлсэн нөгөө дүрм журам буюу хэм хэмжээний акттай холбоотой маргаан. Хуульд өөрөөр заагаагүй байх юм бол улсын хурлын сонгуулийн маргаан болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой маргаан. За аймаг хоорондын эсвэл аймаг нийслэл хоорондын. За энэ дээр одоо аймаг нийслэл хоорондоо яаж маргадсан бэ гэж та бас бодож магадгүй. Тэгэхээр жишээлбэл одоо хөлийн засгийн маргаан байж болно. Манай аймгийн хийлийн үгээр байгаа штэ гэд нийслэлтэйгээ маргах ч юм уу. Эсвэл аймаг хоорондоо маргах ч юм уу нөгөө отрын бэлчээр нутагтай холбоотой асуудлаар маргах гэх мэтээр одоо ийм асуудлаар бас маргаж болдог. Тэгэхээр энэ асуудлыг бас манайх
анхан шатны журмаар авч хянан шийдвэрлэдэг. За мөн одоо өмгөөлөгчийн ёс зүй зөрчсөн асуудалтай холбоотой Монголын хуульчдын холбооны шийдвэрт одоо тэнд бол мэдээж нэг тал нь өмгөөлөгч, нөгөө тал нь одоо хэргийн оролцогч өмгөөлүүлсэн этгээдийн гомдол нэг хэмжлэлээр явж байгаа шүү дээ. Тэгэхээр эдгээрийн гаргасан гомдолтой холбоотой хэргийг бас анхан шатны журмаар хянан шийдвэрлэв. Өөрөөр хэлбэл нөгөө нэхэмжлийг хүлээж аваад шууд хэрэг үүсгээд бас анхан шатчгийн ингээд ажиллагаа явуулаад шийднэ гэсэн үг. Тэгэхээр хажууд нь нөгөө нэг анхан шатныхаа шүүхийн шийдвэрүүдийг давд заалдах шатны шүүхийн эрх хэмжээнийхээ хүрээнд хяндаг гэж түрүү ярьсан шүү дээ. Давд заалдах шүүх учраас тэгэхээр тэрнийхээ хажуугаар анхан шатны журмаараа бас ингэж хэрэг нэхэмжлэг авч шийднэ. Жишээлбэл захиргааны шүүх юм уу захиргааны байгууллагууд алдаатай шийдвэр гаргавал юу яах вэ? Захиргааны байгууллагуудаас алдаатай шийдвэр гарах юм бол одоо шүүх яаж шийдвэрлэхээ гэж байна. Шүүх бол хуульд заасан ийм шийдвэрийн үндсэндээ баг төрлүүд яхаа төрөл гэж заагаагүй л дээ. Гэхдээ шүүхээс гаргах боломжтой шийдвэрүүдийг бол заасан байдаг. За үүн дотроо бол захиргааны байгууллага албан тушаалтны гаргаад байгаа тэр түрүүний ярьсан нөгөө тогтоол, тушаал, захирамж тийм ээ. Эдгээр нь одоо хууль бус байгаад дээр нь нэхэмжлэгч этгээдийн одоо нэхэмжлэг гэдэг маань иргэн эсвэл одоо компани хуулийн этгээд эдгээрийн одоо эрх үйл ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх юм бол хүчингү болгоно. Энэ хоёр нөхцөл зэрэгцэж байгаа юм бол за мөн захиргааны гэрээ, захиргааны актын тухайд бол мөн одоо илтүүл ус болохыг бас тогтоож болно. Илэрхий алдаатай буюу нуцтай алдаатай хин ч харсан алдаатай юм бол энэ илтүүл ус байна гэдгийг тогтоосон юм шийдвэр гаргаж болно. За мөн одоо зарим тохиолдолд бол захиргааны шийдвэр гараад ингээ хүчин төгөлдөр болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг бол хүчингү болгоод одоо хэрэггүй ш нэгэд хэрэгжээд дууссан юм чи. Тэгэхээр тэр актын шийдвэрийн тухайд бол хууль бус байсан байна гэдгийг тогтоож бас шийдвэрлэж болдог. За мөн одоо захиргаа ямар нэгэн шийдвэр гаргахаас ингээд татгалзах эсвэл одоо юу ч хийхгүй ингээд эсвүүлтгүү гаргаад авах юм бол тэр татгалзсан шийдвэр нь хууль бус байгаад мөн тэр эсвүүлтгүү нь хууль бус байх юм бол тэдгээрийг хууль бус байсан болохыг тогтоогоод тодорхой шийдвэр гаргахыг бол бас даалгасан байдлаар бол шийдэж болдог. За мөн одоо төлбөр даалгасан гэдэг чинь яг ямар утгатай үг вэ? За даалгана гэдэг бол тодорхой шийдвэр гаргах, тодорхой үйл ажиллагаа хийхийг даалгаж болно. Жишээлбэл одоо газар эзэмших эрх хүсчээлаа гэж үзэнийг ярих. Тэгэхээр одоо газар эзэмших эрх олохгүйгээ татгалзаад байх юм уу? Эсвэл ерөөсөө олохгүй талаар тодорхой шийдвэр гаргахгүй байх юм бол энэ талаар нэхэмжил гарсан гэж үзье. Тэгэх юм бол тэр татгалзал эсвэл одоо юу ч хийхгүй эсвүүлтгүү гаргаад байгаа энэ эсвүүлтгүү нь өөрөө хууль бус байгаад нэхэмжлэгч этгээдийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн байна гэж шүүх тогтоогдох юм бол энэ тохиолдолд тодорхой шийдвэр гаргахыг даалгаж болдог. Ийм нэхэмжлийн төрөл буюу одоо шийдвэрийн төрөл байгаа. За мөн төлбөртэй холбоотой нэхэмжил бас гаргаж болно. Төлбөрийн хэмжээг багасгах. За захиргааны байгууллагаас одоо үйл ажиллагаа албан тушаалтан буюу захиргааны байгууллагаас учирсан хохирол гэж байж болно. Энэ хохирлыг бол гаргуулах хохирлын хэмжээг багасгах нэхэмжил байж болно. Түүнээс одоо шууд би мөнгө авна гэд мөнгө нэхийдэж болохгүй. Тэр мөнгөтэй холбоотой хохирлтой холбоотой нэхэмжил маань захиргааны байгууллага албан тушаалтны заавчгүй хууль бус үйл ажиллагаатай уялдсан байж энэ нэхэмжил хангах боломжтой ийм шийдвэр бас гаргаж болно. Энэ нэхэмжлэгчийн одоо нэхэмжилсэн зүйл дээр хэрэг үүсгэж шалахгүй байх тохиолдол гэж байх уу? Ер нь за нэхэмжлэгчийн нэхэмжил дээр хэрэг үүсэхгүй байх тохиолдол бол байж болно. За эхлээд нэхэмжлийг хүлээж аваад юуны өмнө бол шүүгчээс нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдсан байна уугүй юу гэдгийг шалгадаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлт бол тодорхой хэмжээний бүрдэл гэж байх ёстой. Хаана хэний ямар шийдвэрийг хүчингү олгуулах гэж байгаа өөрийнхөө тодорхой буцах холбогдох хаяг. За гол нь бол нэхэмжлийн шаардлага гэж зүйл байгаа. Өөрөөр хэлбэл түрүүний хэлсэн одоо шүүхээр шийдвэрлэх боломжтой захиргааны одоо тэр жишээ нь тогтоол тушаал байлаг тэрийг хүчингү олгуулах гэдэг юм уу? Эсвэл одоо хууль бус үйл ажиллагаатай холбогдуулаад тэрийн тогтоолгоо даалгуулах гэдэг юм уу? Хурал гаргуулах гэдэг юм уу? Тийм ээ? За эдгээр одоо нэхэмжлийн шаардлага түүнийхээ үндслийг тодорхой туссан байх ёстой. Яагаад ийм шүүхээр энэ асуудлыг шийдвэрлэх гээд байгаа юм бэ гэдэг нэхэмжлэлийн үндслэлт байдлаа маш тодорхой гаргаж өгөх ёстой. За эдгээрийг шалгасны эцэстэр шүүх бол энэ нэхэмжлийг хүлээж авах боломжтой юу үгүй юу гэдгийг хянаад татгалзах үндслэл гэж бас хуульд байгаа. За эдгээрийг татгалзах үндслэл байвал татгалзна. За жишээлбэл захиргааны хэргийн шүүхийн хариалын биш иргэд хоорондын маргаан байх юм бол захиргааны шүүх авч болохгүй шүү дээ. Тийм ээ? Захиргааны хариуцагчийн захиргааны байгууллага албан тушаалтан биш байх юм бол хариалын бишөөнийг татгалзна. За мөн нутаг дэвсгэрийн хариал гэж бас байна. Жишээлбэл Дорногов аймгийн одоо засаг даргатай холбоотой маргааныг нийслэлж шийдэхгүй. Хариуцагчийнхаа оршин байгаа шүүхт нь гаргана гэсэн. За мөн тухайн одоо нэхэмжлийг шүүхэд хандаж шийдвэрлүүлэхээс өмнө тухайн захиргаанд нь
дээжнийх нь байгууллага албан тушаалтанд нь хэрвээ дээжний байгууллага албан тушаалтанд байхгүй бол өөрт нь хандаад урьдчилж шийдвэрлүүлэх ийм боломжтой байдаг. Тэр нөхцөл хангагдсан байна уугүй юу? За нэхэмжлэгч нь эрх зүйн чадамжтай байна уугүй юу? Жишээлбэл 13 настай хүүхэд нэхэмжил гаргаад ороод ирэх юм бол хүлээж авахгүй шүү дээ. Эрх зүйн чадамжгүй утгаараа. Бас эрүүл мэндийн хувьд юутай улсуудахыг бол бас тэгэхээр зэрэг нөгөө төлөөлөх бүрэн эрхтэй этгээд байна уу? Нэхэмжлэгч нь өөрөө эрх зүйн чадамжтай байна. За нэхэмжлэл гарах эрхтэй этгээд үгүй юу? За бүр одоо хол аймагт ч юм өөр газар оршин сууж байгаа шал өөр этгээдийн талаар одоо өөр нэгэн этгээд за энэ одоо амар гэдэг хүн байлаа гэж бодъё. Амар гэдэг хүний нэхэмжил холбоотой асуудлыг дорж гэдэг хүн энэ амрын эрх ингэж зөрчтөөд штэ гэдэг байдлаар хандах боломжгүй. Өөрийнх нь эрх өөрийнх нь хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх ёстой. За мөн нэхэмжлэгчийг төлөөлөх эрхтэй этгээд байна уу гэдэг шүүх шалгана. Нэхгүй этгээд гаргасан байвал хүлээж авахгүй. Жишээлбэл компани ч юм уу нөхөрлөл хоршоон дээр одоо итгэмжлэлгүйгээр төлөөлөх одоо тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрхтэй этгээд мөн үү гэдэг бас шалгана. За тухайн нэхэмжлэлийг өмнө нь шүүх шийдсэн байна уугүй юу? Өмнө нь одоо тухайн асуудлаар шүүх тандаад хүчин төгөлдөр шийдвэртэй. Эсвэл тэр нэхэмжлийн шүүх тандлаа шүүх хүлээн авахаас татгалзсан тэр шийдвэр нь хүчин төгөлдөр байгаа тохиолдолд шүүх хүлээж авах боломжгүй. За мөн одоо эрх залгамжлалт шилжих асуудал байдаг. Жишээлбэл нэхэмжлэгч нь нас урчсан, хуулийн этгээд татан бугдсан байх юм бол тэр нь нөгөө дараагийн хуулийн дагуу эрх залгамжлалт шилжих гэдэг ойлголт байгаа. Энэ бас тусдаа бүлэг асуудал. Тэгэхээр энэ нь шилжиж үгүй юу гэдэг бас шалгана. За тэгэхээр нэхэмжлэл гаргахад бол тодорхой бас хугацаа байна. Хууль заасан хугацаа гэж байгаа. Ер нь ямар хугацаатай хуучин? За одоо мэдснээс хойш 30 хоногийн дотор нэхэмжил гарах хэрэгтэй. Хамгийн одоо анхны наад захын ойлголт бол гэхдээ захиргаа бол өөрөө шийдвэр гаргасан бол мэдэгдэх ёстой. Мэдэгдсэн хугацаанаас нь бас тооцоолно. Тэгэхээр энэ хугацааны асуудал тусдаа бас наривчсан хуулийн зохицуулалттай. За шүүх нэхэмжлэл гаргаад тэрийг хүлээж авахгүй татгалзал гомдол гаргаж болох уу? Болно. Тэгэхээр анхан шатны шүүхүүд дээр нэхэмжил хурж очиод татгалзагдж байгаа шүү дээ. Шүүгч татгалзлаа. Тэгэх юм бол энэ татгалзсан шийдвэрт нь давзаалтгчны шүүхт гомдол гаргаж болно. Тэгэхээр давзаалтгчны буюу одоо бүх орон нутгийн анхан шатны шүүхүүд ингээд нэхэмжлэг хүлээж аваад татгалзах эрхтэй байх нь шүү дээ. Тэр шийдвэрт нь гомдно гэсэн. Тэгэхээр жишээлбэл Баян Улгийн аймгийн шүүхэд нэхэмжил гаргалаа. Баян Улгийн аймгийн шүүх шүүгч татгалзлаа. Тэгэх юм бол давзаалтгчны шүүх буюу манай шүүх рүү гомдол нь гаргагдаад хэрэг нь хурж ирнэ гэсэн. За мөн нөгөө түрүү манайх давзаалтгчны шүүх анхан шатны журмаар шийдвэрлэх гэсэн шүү дээ. Тэгэхээр бас манайх шүүгч өөрөө татгалзах юм бол манайх гомдол гаргана. Тэр нь манай дотроо өөр 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр тэр асуудлыг хурлаар орж хянан хэлцээд тодорхой шийдвэр гаргана. Гэхдээ энэ нэхэмжлэг хүлээж авахаас татгалзсан шийдвэр үндэстэй байх юм бол хэвээр нь үлдээн эсвэл өөрчилж болно. Эсвэл бүр одоо нэхэмжлэг хүлээж авахаас татгалзсан шүүхэн шийдвэрийг хүчингүй болгоно гэсэн ийм одоо боломжтой байдаг. За тэгвэл доод шатны шийдвэр шүүхээс гарсан шийдвэр дээд шатных нь шүүх нь одоо хяндаг тийм үү? За энэ хооронд бас ямар нэгэн алдаа гарах юм бол яах вэ? Ер нь яасан дээр байдаг вэ? Хаашаа хандвал зүгээр байдаг вэ? Доод шатны шүүхэн шийдвэр одоо зөвшөөрөхгүй бол гэсэн ойлголт байна гэж байна. Тэгэхээр одоо анхан шатны шүүхүүд чинь ингээд анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээ. Тэр шийдвэрийг мэдээж зөвшөөрөхгүй бол давзаалтах шатны шүүхүүд гомдол гаргана. Тэгэхээр одоо нийслэлийн захиргааны эргийн шүүх буюу 21 аймгийн анхан шатны шүүхүүдийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол манай шүүх рүү гаргана гэсэн. Түрүүний тусгай журмаар шийдвэрлэх маргааны хувьд бол манайх чинь анхан шатаар шийдчихэж байгаа шүү дээ. Тэгэхээр давах асуудал нь яах вэ гэхээр улсын дэд шүүх давзаалтах журмаар буюу ингээ хоёрхан шаттай богино хугацаанд шийдвэрлэх учраас тусгай журмаар шийдвэрлэх маргаан гэж байгаа. Хууль тогтоогч ингэж тогтоосон ийм бас зарчим байдаг. Түр ингээд доод шатны шүүхийн шийдвэр, дээд шатны шүүхийн шийдвэрийг давхар хяндаг тийм хяналтын байгууллага гэж байт юм лөө? Ер нь ингээд бүх шийдвэрийг хяндаг уу? Тэгэхээр болохгүй бүх шийдвэрийг хянана гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн давж заалдах гомдол гаргасан шийдвэрийг л хянана. Давж заалдах гомдол гаргаагүй бол тухайн шийдвэр хүчин төгөлдөр болоод явчихна л гэсэн. Хэрэгээ оролцогчдоос нь гомдол гаргааг бол. Тэгэхээр бүх одоо шүүхийн бүх шийдвэрийг хүлээж аваад одоо юу хийгээд байна гэдээ ингээд шалгаад дээжтэн шүүхүүд нь шалгаад байна гэсэн ойлголт байхгүй. Зөвхөн гомдол гаргасан бол тэр тухайн шийдвэрийг нь хянана л гэсэн. Анхан шатных, давах шатных одоо хяналтын шатны шүүхээр хэрэг маргаан шийдвэрлэгдээд тэгээд яг дуусах уу? Эсвэл энд хэрэг дуусах уу? Эсвэл дахиж эргэж энэ шалгах энэ гэсэн юм байх уу? Дахин задрах гэсэн ойлголт байна. Хэрэг задарна гэдээ ярьдаг тийм ээ. Тэгэхээр ийм асуудал бол байна. Энийг бол хууль зүйн нэр томьёогоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас
хэргийг хянах гэж ярьдیں۔ Өөрөөр хэлбэл хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинэ нөхцөл байдал илэрлээ гэд хэргийн оролцогчдоос тодорхой хүсэлт гаргах юм болцоотой байдیں۔ За тухайн үед мэддэггүй, мэддэх боломжгүй байсан нотлох баримт илэрх юм болвол за тухайн үед шийдэжсэн тэр хэргийн одоо шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичиг орчуулагч шинжээч эдгэртэй холбоотой асуудал нь эрүүгийн шүүхээр одоо буруу хууль бус байсан гэдэг нь тогтоогдох юм болвол за тэр үед шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон одоо тодорхой шийдвэр нь өөр одоо этгээдийн шийдвэрээр хууль ус байсан гэдэг нь мөн тогтоогдох юм бол за 3 дахь этгээд жишээлбэл одоо энд ингээд ажлаас хүн халагдчихлаа гэж үзээ тийм ээ. Тэгэхээр чи ажлаас халсан этгээд халагдсан этгээд гэдэг 2 этгээд байгаа шүү дээ. Тэгэхээр энд өөр нэг дахиад тэр хүний ажил дээр өөр ороод ажиллаж байгаа хүн бас 3 дахьчаар ингээд орох боломжтой ч гэх юм уу. Энэ байдлаар за газар эзэмших хэрэглэгчүүд газар эзэмших нь хүчингү болгочлоо. Хүчингү болгосон газрыг өөр хүнд өгчлөө. Тэгвэл нөгөө хүн чинь миний газар хүчингү болгосон шүү дээ гэд өөрийнхөө энэ газрыг буцаагаад өөр дөрөө гаргуулах юм маргаж шүү дээ. Тэгэхээр энд нөгөө дахиад өөр этгээд газар эзэмших эрхийг олгочихж байгаа шүү дээ. Тэгвэл тэр этгээдэд шүүх мэдэгдээд тэрийг шүүх хэрхэн шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахыг 3 дахь этгээд гэж хэлээд байгаа. Ерөнхийдөө товчоор ингээ энгийн ойлголтоор тайлбарлах юм бол. Тэгэхээр зэрэг энэ 3 дахь этгээдийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэжсэн байх юм бол энэ шийдвэр нь одоо оролцуулаагүй тухайн шийдвэрт ноцтой нөлөөлсөн байх юм бол гэсэн эдгээр үндслүүдээр тухайн хэргийн оролцогчдоос шүүхийн хүчин төгөлдөр болчихсон шийдвэрийг шинээр дахиад хянуулъя гэдэг хүсэлтийг гаргадаг. За тэгээ шүүхэд бол энийг мэдээж бичгээр гаргана. За холбогдох баримтуудаа авсаргана. За шинээр илэрсэн нөхцөл байдалтай холбоотой хүсэлтийг шүүх аваад шүүх хуралдаанаар хянах хэлсэн. Тэгэл дахиад доод шатныхаа шүүхнээс эхлээл дахиад хэрвээ одоо тэр хүсэлт нь үндэстэй байх юм бол тухайн шийдвэрүүд нь хүчингү болгоод хэрэг нь ердийн журмаараа дахиад шийдэгдээд явна л гэсэн. Захиргааны хэргийн шүүхэн захиргааны төрийн байгууллагын ажилтаа албан хаагчд болон одоо тэгээд тэр нөгөө тодорхой байгууллагуудын эрх ашигыг хамгаалдаг те энэ яг ямар эерэг талтай юм бэ? Яг эерэг тал нь. Эерэг тал нь гэх юм бол нэхэмжлэгчийн хувьд бол эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгцсөн эрхийг нь сэргээн тогтоох зорилготой. За захиргааны байгууллагын хувьд бол ер нь бол тодорхой ашиг сонирхолтой. За энэ нь одоо ямар ашиг сонирхол байж болох вэ гэхээр зэрэг ер нь бол одоо захиргааны байгууллагын шийдвэрийг чи одоо ингээл хүчингү болгоол одоо байхгүй болгоод суугаад байгаа юм шиг харагдаад байгаа шүү дээ. Тэгвэл захиргааны байгууллага албан тушаалтны үйл ажиллагаанд ямар эерэг нөлөөтэй вэ гэх юм бол одоо тодорхой ингээ шүүхийн практик тогтчих чинь тийм хуулийг тайлбарлаад шийдвэрлэж чинь. Тэгэхээр энэ шийдвэрүүд дээр тулгуурлаад захиргаа өөрөө өөрийнхөө алдаагдсах боломжтой. Дотооддоо одоо ямар процесс дээр ямар асуудал дээр бид алдаад байна уу гэдгийг шүүхийн шийдвэр дээр тулгуурлаад судалгаа шинжилгээ хийгээд энэ алдаагдсах боломжтой. Цаашлаад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах. За шудраг одоо энэрнгүү эрхцүүт төрийг байгуулахад бол бас үр нөлөөтэй. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр дамжуулаад төр захиргааны байгууллага алдаа дутагдлаа засах, хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гэдэг маань үндсэндээ бол нийтийн эрх ашиг сонирхолд эерэг нөлөөтэй зүйл болж байгаа. Тэгэхээр энэ утгаараа бол эерэг нөлөөтэй гэж ойлгож байна. За тэгэхээр нөгөө захиргааны байгууллагын энэ ажилчтай юу ингээд хянана тийм үү? Эсвэл зөвхөн хянаад байх уу? Эсвэл нэхэмжлэлд орсон одоо энэ нэхэмжлэлүүдийн асуудлыг шийдвэрлээд байх уу? За тэгэхээр зөвхөн нэхэмжилт дурдсан асуудлыг шийдвэрлэнэ. Түүнээс одоо бусад захиргааны байгууллагын үйл ажиллагаа руу түрүүн орохгүй гэдээ ярьсан тийм ээ. Тэгэхээр ерөөсөө зөвхөн нэхэмжилт дурдж байгаа асуудлыг л хянана. Тэр нэхэмжлэлээс хэтэрсэн асуудлыг хянах одоо бүх үйл ажиллагаанд ороод одоо шийдэд байх боломжгүй. За хүмүүс яг ийм одоо асуудал тулгарсан үед ямар хаягаар яаж очиж яг очих хэвээр ер нь одоо захиргааны шүүх гэдэг маань хаана байрладаг одоо яг ямар хаягаар очиж одоо энэ нэхэмжлэлээ гаргах вэ? Тэгэхээр за орон нутгуудад бол орон нутгийн шүүхүүд дээрээ захиргааны хэргийн шүүх гэдэг туслах байж байгаа тий. За нийслэлд бол ганцхан байгаа тий. Одоо тэр нь болохоор зэрэг энэ ер нь бол 11-р хороололд хүмүүсийн хамгийн сайн мэддэг газар уу Дарчойлон хэдий яг ертөнцийн зүгээр хойд талд нийслэлдэх захиргааны хэргийн анхан шатны шүүхтэрээ очоод за хамгийн түрүүнд бол мэдээлэл авалгаанаар нь очоод нэхэмжлээ өгөөд ингээд хандаад явах боломжтой. Манай давзаалгачны шүүхийн тухайд бол мөн адилхан нийслэлдэх захиргааны хэргийн шүүхтэйгээ нэг байранд байрладаг. Тийм учраас тэнд очоод бас нөгөө нэхэмжлээ гаргаад өгөх боломжтой. Монгол Улсын их хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хууль батлагдсанаар захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2011 онд байгуулагдсан. Тус шүүх нь Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамаарч аймаг нийслэл захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах журмаар
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан тодорхой төрлийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолыг гомдлоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн магадлалыг хянуулахыг хүссэн захиргааны хэргийг талуудын гаргасан гомдлын үндснээр хүлээн авч давж залдах журмаар хянан шийдвэрлэдэг бөгөөд хуульд тусгаалan заасан зарим төрлийн маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэдэг. Захиргааны хэргийн давж залдах шатны шүүх нь 2023 оны байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж залдах шатны журмаар 746 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 725 шүүгчийн захирамж тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн магадлалыг хянуулах 23 хүсэлтийг тусгай журмаар 28 хэргийг шийдвэрлсэн байна. Харин 2024 оны 12 дугаар сарын эхний байдлаар анхан шатны шүүхийн шийдвэрийг давж залдах шатны журмаар 786 хэргийг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан 642 шүүгчийн захирамж тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн магадлалыг хянуулах 19 хүсэлт болон тусгай журмаар 40 хэрэг маргааныг шийдвэрлсэн байна. Нэвтрүүлэгт оролцоод одоо зочноор оролцоод бас өөрөөс чинь маш их олон зүйлийг мэдэж авлаа. Тэгээд ингээд ийм хүмүүсийн төлөө хийдэг ийм сайн үс. За тэгээд захиргааны хэргийг гой шийдвэрлэх ийм сайхан байгууллагууд байдсан байна. Ийм асуудлуудыг шийдвэрлэдэг юм байна гэсэн анхан шатны ойлголтоо оллоо. Би бас яг бас нарийн сайн мэддэггүй байсан. Тэгээд өөрөө асуулт асуугаад энэ асуултаасаа улбалаад маш сайхан мэдлэгтэй боллоо гэж бодож байна. Тэгээд хоньхоо шүүгчтэй маш их баярлалаа. За тэгээд надтай хамт бас давхар асуулт асуугаад өөртөө сонсч байсан олон үзэгчид байгаа хаа. Тэгээд бид нар бүгдээрээ нэгэн зэрэг одоо би энэ нэвтрүүлгийг үзэж байгаа эрхэм хүндтэй үзэгчид маань бүгдээрээ яг энэ захиргааны шүүхийн талаар одоо маш сайхан мэдлэгтэй боллоо. Маш сайхан өргөн сайхан тайлбар хийж ойлголттой болгосон танд маш их баярлалаа. Баярлалаа танд. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлж байна. Ингээд дараагийн нэвтрүүлгээрээ тавтай сайхан уулзцгаая. Ингээд та бүхэн маань асуулт асуухаар юуг мэдэх ямар зүйлийн талаар мэдмээр байна гэж бодох юм бол энэ нэвтрүүлгийн хамт олбор бас хандаарай.